30 наснаас хойш бодисын солилцоо аажмаар удаашарч эхэлдэг. Өмнө нь идсэн хоол шууд шатдаг байсан бол одоо илүү амархан өөх болон хадгалагддаг бөгөөд ялангуяа хөвлийн хэсэгт. Гэхдээ гол асуудал насанд биш, амьдралын хэв маягт байгаа. Удаан суух, хит их стресс, нойр дутуу байх, орой хидэх, эдгээр нь инсулиний мэдрэмжийг бууруулж өөх хуримтлуулах дохио өгдөг. Тэгвэл яах ёстой вэ? Нэгдүгээрт булчингаа хадгал. Булчин бол бодисын солилцооны гол хөтгүүр. 7 хоногт 2-3 удаа энгийн хүчний дасгал хий. Хоёрдугаарт уурэг хангалттай ав. Өдөрт ойрогцоогоор жингийн 1 кг тутамд 1-1.5 г уурэг гэж тооцоолон авах хэрэгтэй. Гуравдугаарт нойр. 6 цагаас бага унтвал үсэгдэг даавар ихэсдэг. Эцэст нь туранхай байх зорилгоор бус эрч хүчтэй, тогтвортой байх зорилгоор амьдрах хэрэгтэй. Бие хөгшөрдөг. Гэхдээ системээ зөв удирдвал чи удаашрахгүй.